Дараагийн мэдээлэл танилцуулъя. Ойрхон дорнодын хорцнол байдлаас болоод онгоцны түвшний үн нэмэгдэж байгаа. За энэ нь бол бүгд найрамд Солонгос улсын агаарын тээвэрлэгч томоохон компаниудын үйл ажиллагаа болон тийзний үнэнд нь нөлөөлж байгаа юм байна. За Солонгосын хамгийн том хоёр тээвэрлэгч 5 дугаар сард гаргасан олон улсын нислэгийн тийзэндээ шатгууны нэмэлт хураамж ногдуулахаар болсон байна. За энэ бол түүхэн дээд хамжилт тогтоохоор ийм байдлаар бол үнийн нэмэлтийг оруулж байгаа юм байна. Коренер компани пүрэв гарагт цахим хуудсандаа мэдээлэл оруулсан. За эндээ мэдэгдэхдээ энэ сард гаргасан тасалбарын үнийг тогтоохдоо хамгийн холын нислэгүүдтэй шатгууны үнийн өсөлтийн нэмэлт төлбөрийг нэг талдаа 303 мянган вон, за харин 3 дугаар сард худалдан авсан тасалбарын үн нь 198 мянган вон байсныг 564 мянган вон буюу ам доллар чиглүүлвэл 383 доллар болгон нэмэгдүүлнэ гэж хэлсэн байна. За энэ одоо үнийн нэмэгдэл нь Инчон хотоос Нью-Йорк, Даллас, Бостон, Чикаго, Атланта, Вашингтон, Торонто зэрэг хойд Америкийн хотууд руу хийх хоёр талын нисэх тасалбарын үн нь Ираны дайны өмнөх үеэс эхлэн одоо бараг 1 сая воноор нэмэгдэж байгаа гэсэн үг юм байна. За ойрын чиглэлд нисэж зорчиж байгаа зорчигчдын хувьд эх сараас эхлээд шатгууны нэмэгдэж бодогдохоор байгаа юм байна. Шатгууны нэмэгдэл нь тасалбарын огнооноос хамааран хүчинтэй байна. За сар бүр урьдчилан мэдэгдэн тасалбарыг захин захиалах үед шатгууны нэмэлт төлбөрийг тухайн үеийн ханшид нийцүүлэн тогтооно гэж Коренер мэдэгдэлтэй дурдсан. Коренерийн мэдэлд байдаг тус улсын 2 дахь том бүрэн үйлчилгээний тээвэрлэгч болох Asiana Airlines мөн энэ сард худалдаанд гарсан тасалбарынхаа үнийг нэмж байгаа юм байна. За энэ үн нь 251,900 вон байсан бол нэг талдаа олон улсын шатгууны нислэгийн шатгууны нэмэлт хураамж нэмэгдснээр 476,200 мянган вон болж нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна. За энд бол эдгээр чиглэлд Инчоноос Америкийн нэгдсэн улс болон Европын томоохон хотууд болох Лос Анжелес, Сан Франциско, Сиэтл, Нью-Йорк, Франкфурт, Парис, Лондон, Ром, Барселона, Праг, Милан, Будапешт зэрэг хотууд руу үлдэх нислэг хамаарах юм байна. 3 дугаар сарын 16-наас 4 дугаар сарын 15-нд Сингапурын Платис гэдэг дундаж үн байдаг. За энэ дундаж үн нь 33 дугаар түвшинд хүрсэн шатгууны нэмэгдэл өссөн ийм байдалтай байна. За энэ бол дэлхийн шатгууны нэмэгдэл төлбөрийн жишг дээд хязгаарт хүрсэн анхны тохиолдол болж байгаа юм байна. За одоогийн системийг 2016 онд нэвтрүүлж эхэлснээс хойш энэ түвшин нь мөн шатгууны нэмэлт төлбөрийг сар бүрийгтэй харьцуулж тогтоодог. За үүнээс үзэхэд хамгийн өндөр өсөлт нь энэ удаа тохиож байгаа юм. Орос Украины хоорондох дайн 2022 оны 8 дугаар сард оргил үедээ хүрэхэд Сингапурын Платисын дундаж үн тухайн үедээ 22 дугаар түвшинд хүрч байсан бол энэ удаа энхүү 33 дугаар түвшинд хүрсэн огцом өсөлт болж байна. За хэдийгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үн өссөн ч гэсэн Солонгосын агаарын тээврүүдийн компаниудыг тийзнийхээ үнийг нэмэхгүй байх юм шаардлагыг улс орны зүгээс бол тавьж байсан. 6 дугаар сард гарсан тасалбартаа шатгууны үн нэмхийг нь бол хоригдж байсан. За тэгвэл энэ одоо арга хэмжээ нь бол бас цаашид явах боломжгүй нь харагдаж байгаа. За компаниудын зүгээс бүсээ чангалах арга хэмжээнүүдийг аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн шатгууны үнийн өсөлтийг бол шингээх боломжгүй болсон. За тийм учраас бол гадаадд зорчих энэ одоо үйлчилгээ олон улсын нийслэгдээ энэ үнийн одоо өсөлтийг шингээж байгаа юм. За мөн бас цаашдаа ч гэсэн үнийн өсөлттэй холбоотойгоор гадаадд зорчих хүмүүсийн тоо буурах хандлагатай байна. За энэ бол иргэний агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад сөрөг нөлөөллийг авчирч байгаа. За эсгийн салбарын алдагдал нэмэгдэж байгаа энэ үед Солонгосын тээврийн сайд Ким Ён-дуг Солонгосын 12 тээврийн компани удирдлагууд болон Инчоны нисэх буудал Korea Airports корпорацийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэх зэрэг хүмүүстэй хаалттай уулзалт хийж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна.